Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бат. Лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Чиний баян нохойн тарган 2 адил. Монгол ардын зүрэг. Зарилгийн эрхт далайн зохиосон Эндүрэл хааны тууж. 1-р хэсэг. Өгүүлэх хийнү. Энэ туужийг зохиолч Дүгэржавын Чармаан ирсээр олж өгсөн хулсан үзгийн бичмэл ихээс хуулж аваад Монгол улсын номын санд байгаа ихтэй нийлүүлэн хянав. Альж хуулганы үг үсэг их мадагтай тул энэ хэвлэж байгаа туужийн үг бас алдаатай болбоо. Ленинград хотод дорн дахныг судлах газрын номын сангийн бичмэлийн ангид Эндүрэл хааны туужийн 2 хуулга буй. Түүнээс зөвхөн төгсгөлийн үг болон зарим шүлгийг урд хуульж авснаа идүгэ энэ туужийг хэвлэхдээ бас хэрэгэлвэ. Энэ номын сонирхолтой төгсгөлийн үг их мадагтай байх нь харамсалтай баймуу. Төгсгөлийн үгний дотор дурдсан очроо сайн хаан гэж халахын Автай хааныг хэлж баймуу. Автай хаан 3 дугаар Далай ламаас очроо сайн хаан цол авсан нь түүхэн тодорхой буй. Дүүргэгч ноён нь Автай хааны ач хөвгүүн болмой. Монголын түүхэнд үзвээс Автай хааны хөвгүүн Субагатай Эрэхэ мэргэн 2. Эрэхэ мэргэний хөвгүүн Түшэт хан Гомб. Чандман дархан ноён Лавтар. Дүүргэгч ноён Цэвдэнд орж дүүргэгч ноёны хөвгүүн Хун тайж дэвсрэл. Түүний удам Дайчин ван ханд дорж химээжээ. Энэхүү дүүргэгч ноён Эндүрэл хааны туужийг зохиолгосон хүмүүн болмой. Түүний нэрийг Чивдун, Чивдан гэж 2 дахин дурдсан баймуу. Төмөр өхөр жил нь 1601, 1661 оны төмөр өхөр жилийн аль нэг нь мөн болов уу гэж таамаглаж болмой. Усан бар жил гэж дурдсныг 1602, 1662 оны усан барс жилд ногдуулж болмой. Эндүрэл хааны туужийг Далай ламаас гэлэн санваар авсан зарилгийн эрхт Далай хэмээгч зохиожээ. Зарилгийн эрх Далай гэдэг нь төвд үгийн орчуулга мэт баймуу. Түүнийг төвд хэлэнд гидрэг орчуул бас агван жамц буюу гаван жамц хэмээсэн үг болмой. Энэ зохиогч лам болбоос Эрдэнэ 100% сууж байсан хүн байж магадгүй. Ямар боловч Эндүрэл хааны туужийг монгол хэлээр Монгол оронд монгол хүн зохиосон уран зохиол гэж үзэхэд эндүрэлгүй болмой. Зарилгийн эрхт Далайн зохиосон Эндүрэл хааны тууж. Туулаа нэвэртэй подкаст. Сувасти шитам. Эртүрд энэ замбуу твд Эндүрэл нэрт эцэг хаан Эрхэм асрал нэрт их хатнаас ийм нэрт 2 хүүхэн бүлгөө. Нарны гэрэл нэрт нэгэн хэрэгтэй. Най отгон нь сарны гэрэл нэрт. Нэгэн хэрэг үгүй хүүхэн бүлгөө. Насад тэдгээр 2-оос наашид насан турх руу өөр бус үр үгүй асан ажгүй. Төдий тэр цагт нарны гэрэл хэмээх 7 настай, сарны гэрэл хэмээх 4 настай дээр тэр цагт асрал нэрт их хатанд нь төдхнөө бөгөөд нэгэн айхуй мэд хүнд чилээ болсонд тэд хэдийгээр олон эмчин домчин отчноо үзүүлбэс бээр ер өчүүхэнч тус үл болон игүүдхгүй цаг нь ойр болсонд ихэд өршөөгч асрал нэрт хатан их нь ерд дотроо эргцүүлэн ийн химэн сэтгэрв. Хагар хаяа урд эрүүл цагта энэ их хааны хатан болоод хамаг албат харцын их мэд боллоо би. Халхаа ээл ирэлгүүдийн гарт идвгээ баригдваа би. Ачит хаан тэргүүлэн инхрийлэн асарсан гол зүрхэн мэд
Амраг хоёр Эвисээс хагцан одох цаг минь болбой химээгээд аяа хааны дэргэд хамаг сайтүшмэд ахас ноёд улс иргэнэ хураагаад гэрээс үгийн эцэс ин үг үлрүүн. Хамаг улсын эзэн их хаан айлд харцас иргэн бүгдээр сонс ханалгүй хизээд их хаанд хатан болон учралцнаас наашид нармаа их харцас албатаа бүгдээрийг нарны гэрэл сарны гэрэл хоёроосоо насад өөр ялгаж үл санан бүлгөө би. Надад ийм их зовлон учирвэ. Орчлонгийн төр юр үнэн мэт бөгөөтөл окторгын солонго мэт хоосон болмой. Олз хүндлэл нэр их бөгөөтөл усны хөөс мэт үгүй болмой. Хаан хүн ертөнцийн төрийг сайтар онвоос харцас улс иргэн бээр инх жарга юу. Халгаар гайхамшигт бурхны шашинд ёсоор орвоос хамаг амтан бээр тонилхын мөрийг төрөгнөө ол юу. Олсон эд малаа буйны өглөгт үл өгөгч лам бэрдтний хавцгай. Улс иргэнэ үл асран алб авагч ноёд жигүүртний хавцгай. Олон нөхдөө муутхан ховлогч зайсан гууд нүгэлтний хавцгай. Огоот сайн муу ялгалыг үл мэдгч хүмүүн мунхагуутны хавцгай. Эд малдаа харамч хүн хулган мэд авт юу. Энэ тэрлүүгээ хэрэлдэгч хүн хүрэн мэд цохогд юу. Эдүүгээ цочмог авирт хүн бүдэн мэд талагд юу. Элдв олон үхт хүн цүүцгэр мэд баригд юу. Алсын явдлаа шинжлэн сэрэгдэхгүй айлын зураа зогцсон мэдэгдэхгүй. Асар өчүүхнээ асран өргөгдөхгүй альва үгээгүй гуйланчид өглөг өгдөхгүй. Тин химэн өгүүлэхийн зур муужран үхэтгэж уруу унаад тэнд өчүүхэн тэлэрч дээшид босоод төдий нарны гэрэл сарны гэрэл химэх тэр хоёр хүүхдээ нэрийдэн дуудаад өвөр дээр авч тэврэн үнсээд үсийг элбэн эвимэн химэн үнсэн ин химэн ээрч хайлбай. Тэнгэр бурхныг тагсны хүчнээр тансаг жаргал дээр олсон хоёр эвис минь дээд хаан эцэг юугэн дэргэд суухдун аяа минь. Тим ээж минь химэн бүү санагтун эвис минь зөв бүрийн бурхтыг тагсны хүчнээр зөв өрөөлөөр олсон хоёр эвис минь. Зүглэж хаан эцэг юугэн дэргэд суухдун аяа минь. Зүдтэл ээж минь гэж бүү эрэхтун эвис минь. Асар горвон эрднийг тагсны хүчнээр амгалан инх цагт олсон хоёр эвис минь. Ариун төрөлт хаан эцэг юугэн дэргэд суухдун аяа минь. Ачид ээж минь гэж бүү санахтун эвис минь. Тэнгэр газрын эздийг тагсны хүчнээр тэнсэлгүй жаргал дээр олсон хоёр эвис минь. Төгс санд хаан эцэг юугэн дэргэд суухдун аяа минь. Түүдрэлгүй ээж минь гэж бүү ирэх тун эвис минь. Зүлэг цэцэрлэгт буулган бүлгөө би. Зөөлөн нэмгэн хучлах хувцсыг өмсгөн бүлгөө. Зүйл бүрийн амтд жимсээр тижэн бүлгөө. Зүдрэн өнчирч хоцорвой за эвис минь химээгээд үнэхээр дотроо муужрахыг мэдээд өчүүхэн сарны гэрлийг үзэж аяа минь үнси ир химэн гурвантаа дуудаж өвөр дээрээ аваад гэрээслэн хөх химэн өгүүлв. Гинэт өмгхийн урд муужран унва. Гигэн нь төдий дээр нөгөө ертөнцид гитлэн гавьяа үгүй болон одва мөн тэнд. Тэр мэд болсон цагт нарны гэрэл, сарны гэрэл хоёр өчүүхэн нь тийн химэн хамаг улсыг хараалж элмэрэн санаад тэдгээр хаан тэргүүлэн хамаг улсын муу аялахыг мэдээд төдий хоёул зэргээр босон хатан их юугэн хоёр гараас нь барьж тэдгээр хоохой үл хөдлөхүүд нь ам гарсныг мэдээд хоёул ээж минь юу болбой химэв. Хоосон болбой аяа хоохо халаг яах ийла. Ээл ээж минь чамаасаа хаагцаж эдүүгээ юун болмой бид яахан явмой. Энд юуны тулд маныг орхиж одмой. Ээж минь бид хоёрыг хэний гарт тавьваа чи. Аяа ямар үйл үзүүлмүй чи. Аяа эдүүгээ хиндэ хэлэх бүлгөө. Амраг ээж минь ээл халаг хоохой болбой химээгээд асар гашуудан энэ мэд бархран уйлбай. YouTube дээр Тулааны нэртэй подкаст 17 дугаар зуун буюу
360 гаруй жилийн өмнө зохиогдсон туужийг хүргэж байна. Зарилгын эрх далайн зохиосон Эндүрэл хааны тууж. 10 сар өргөсөн ачид ээж минь, ангир шар сүгэ хөхүүлсэн ачид ээж минь, асар зөөлөн үлгийд хувцсан ачид ээж минь, арилган хэр буртгийг арчсан ачид ээж минь, зовж 9 сар өргөсөн ачид ээж минь, зольж бие хүчрэлсэн ачид ээж минь, зохис зөөлөн оронд хэвтүүлсэн ачид ээж минь, зунгагт хэр буртгийг арилгасан ачид ээж минь, хүйтэн өвлийн шүн хөхөө хөхүүлсэн ачид ээж минь, хөл гараа чилтэл тэвэрсэн ачид ээж минь, хөшөглөн дулаан хучин нойрсуулагч ачид ээж минь, хөнхөр газар тосон оруулагч ачид ээж минь, халуун зүүнний шүн нойрсолгүй хөхүүлсэн ачид ээж минь, хамаг биеийг зовтол өргөсөн ачид ээж минь, хайрлаж халуун нарныг сүйдрэлсэн ачид ээж минь, хагцж хоцрох минь идүүгээ болов ачид ээж минь. Амтд жимсээр тижэн бүлгөө ачид ээж минь, альва зүйлийн хувцсыг өмсөн бүлгөө ачид ээж минь, аргадж элдв зүйлээр наадан суулгасан ачид ээж минь, асарч сайн үгсээр сурган бүлгөө ачид ээж минь химэн эдгээр үгсээр тэр хоёр өчүүхэн хүүхдийн гаслан уйлахыг эрхэн хаан тэргүүлэн хамгаар сонсоод идүүгээ хүнд уул унсан мэт газар төрүүлэн унан эрдний гүн их далайн ширгсэн мэт сэтгэлээ манран хөвчин бие газарт нисгэлдэн унаж хөхөрхүй луун дуу мэт цорхирэлдэн суух үе тэр цагт хүүхэд нарны гэрэл сарны гэрэл хэмээх харж хөөрхий хоёр өчөөхн нь хоёул хаан тэргүүлэн хамаг улсын уйлахыг хорж төтгнөөс юм болгоод хоёр хүүхэд нь ин хэмээн хотогдохгүй уйлбай. 10 сар өргөсөн ачид ээж минь аюул зуурдын хавцгаад авралгүй гах зароодгүй цагт артаас тэргүүлэн лам бурхад бээр адистлан сойрох 9 сар өргөсөн ачид ээж минь ертөнцийн мунхаг адгуусны оронд юр итгэлгүй гагцаар удахын цагт их нэгүүлсэгч Ария бол адистлан сойрхоо. Хайрлан өргөсөн ачид ээж минь хармын сэтгэлд өлсөглөн бэрдийн оронд хан нөхөр үгүй гагцаар удахын цагт гайхамшигт их дагнас бээр адистлан сойрох. Талан асарсан ачид ээж минь тамийн хүйтэн халуун зовлон дооронд танилцагч нөхөр үгүй гагцаар удахын цагт тансаг дээд номын сахиусан бээр адистлан сойрхоо. Химэн эдгэр шүлгүүдээр ерөөл болгон гитэлгэгч лам буурхтыг дуудан хитрхие номын биеийн агаарт хизээ бээр басхүү ээж лүүгээ золголцох минь болтугай. Үнэхээр тэр мэд залбирэн уйлаад өчүүхэн сарны гэрэл хэмээх дүүгээ үнсэн тэрч гадаа авч гараад үзэн их юугээ эрхийг санан уйран үргэлжид элдв зүйлээр саатуулж явлаа. Энэ мэд өчүүхэн дүүгээ саатуулж явахыг үзэж эцэг хаан тэргүүлэн хамгаар гайхалтаж бүрэн. Ийм гайхамшигт хөөрхий болоо химээлдээд идүүгээ буйны үлсээс бус хэрэг үгүй химэн өгүүлэлдэж дөрвөн зүйл төрлийн үүдийг хаахын тулд төв их улсын эзэн тэр их хаан бээр 49 хоногийн 100 биеийн шүтээнийг төшмөд сайд улс иргэнэ хураан захирч тэргүүн дорн зүгт усныхаа бизя нэр цовраг тэрмэд өмнө зүгт бод нэр цовраг түүнээс өрн зүгт бурсан ховрагын ховыг таслахгүй нэр цовраг түүнээс умар зүгт тэнгэр нарын шид нэрт совраг босгов. Совраг босгоод ариун дээд лам нараар хутаг оршуулан амьлуулан альва буйны зүйлийг цаглашгүй өргөөд асар үгээгүй гуйланчид өглөг хамтал өгч албад хартсаа мөх бусын үгсээр сурган сэргээвэ. Тэр мэт биеийн шүтээнийг дуусны эцэстэн дээд төрөлд хатан ихэс уламжлан дээш хамаг амтны тусын тул ном буян үйлдснээр тэнгэр нарын орондох дагнаст төрөл авав хэмээг сонстмой. Гайхамшигт төрөлд хатны төрөл арилцсанд гавьяат хамаг буйны чуулганыг үлдэж дуусны эцэст хоногт гашууд хааны сэтгэлийг сэргээхийн тул сайд түшмэл гаслалцсан бөгөөтөл хамаг улс иргэн бүгдээр нэгэн их хойд сайн бэлгийн хурим хийлээ. Тийм их хэрэгт үлсийг бүтээж дуусгаад тэнцэлгүй дээд хаан тэргүүлэн хамаг харцас бүгдээр тэрмээ төрлөх хатан ихийн зан үлсийг дурдалцаж
Тийм бүлгөө хэмээн сэмээр уйлалдан сууган атал мунхаг нэрт нэгэн өвгөн хүн хааны дэргэд ирж суух уйда мунаж өгсөн эмгэнээ хүрэл хүзөвчийг нь мунхарсан хүүхэр өвгөн хүзүүндээ гэрээслэн зүйлсээр мухар хуруугаараа ирүүгээ тулан эмгэнээ энэ мэд магтан уйлбай. Хонгор цоогчноо унаад хол ойрын айлд одож хошгонгын төрөө ханцуулж хотор хатирч эрэгч эмгэн минь. Дайр цогчноо унаад далд холхон айлд одож дайхныхий ганцгалж давир хатирч эрэгч эмгэн минь. Бүр цоогчноо унаж бөглүүхэн айлд одоод бөөрний үг хавтгалж бөхцөр хатирч эрэгч эмгэн минь. Алаг цоогчноо унаж айл бүрийг хэрж хэсэж яваад айраг таргахан хөнөглөж амжир хатирч эрэгч эмгэн минь. Охтор цоогчноо унаад олон айл иргэний хэлсээ долгоо сархинахан өвөрлөж оцор хатирч эрэгч эмгэн минь. Хүрэн цоогчноо ундаг билээ. Хүрэл хүзөвчээ зүүдэх билээ. Хүрнээ мэд сайхан үнэртэй билээ. Хүлтэр гэж толгоогоо сажил суудаг билээ. 95 настайхан билээ. Их цагаан буурал үстэйхэн билээ. Юр гагц шүдгүй билээ. 9 сар тахал өвчин болж хоцорсон эмгэн минь химээгээд хаан чиний хатнаас байтугай хайран хөөрхөн эмгэн минь альбуй химээхэд хамгийн эзэн хаан тэргүүлэн харцас эргэн бүгдээрээ нээлтвэ. Гашууныг хариулж гавья үгүй үрсэн гашуудаж гашууд хаан хийгээд харцсан гасалж суухгүй сэтгэлийг нь сэргээвэ. Тэр мэд болсон цагт тэнд альва ямар үлсийг үлдэж дууссаны хойно тэнсэлгүй хааны гашууныг дарагдсан учраас төдий дээр хамгаарэ нээлтэж бүрэн. Хааны сэтгэлийг сэргээхүйн тулд хамгийн албадагч нэр түшмэл тэргүүтэн хайрлсан сайд хяанаар юр бүгдээрээ ханал үгүй үзэсгэлэнт цэцэглэгийн харшид залыг хэмээн өгүүлэлдэж эрхэн албадагч нэр түшмэл тэрбээр ин айлтхан үчвэ хааны гигэндэн. Эртний дээд хаттын бий эдүгэ хүртэл ин хамраар суусан нэгэхэн бэрүгүй. Хамгийн эзэн хаад ноёд бэр хайрлан амрагласан хатад хүүхэд бэр ханлан учралцсан хаан харцас бэр хамран хураасан эд таваараа гавья үгүй эд бүгд юугэн огоорч гагцаараа одох химэлдмүй. Гайхамшигт хаан минь гигэнд эсхүү айлцсан бус гагц чамд бус хаан харцаст хүртэл бүлгөө. Үзэсгэлэн дахуй ордон харшдах тэнгэр нэр бэр үнэнхүү буйна бараад игүүтгэж үздэл тамд одох химэлдмүй. Үргэлжид хүн амтан мөнх суухуй ёсон хаан байхгүй. Ариун окторгуйдах наран саран бэр асар дөрвөн твийг гийгүүлэн атал аюулт рахууд баригдан бөгөөтөл амтанд мөнх суух орон хаан байхгүй хаан минь. Хотлыг мэдгч хамаг бурхад бэр хоосон номын бид шингэн бөгөөтөл хоцролгүй горвон сансрын амтан бэр хотлоорт мөнх суухуй ёсон хаан байхгүй. Гүн их гадаа далайн ёроолдох хүрхрэн дуурсагч бадаа нэрт лусын хаад хүчин агуу төгссөн 5 гардид шүүрэгдэх байтал хүн амтан ертөнцид мөнх суух орон хаан буй химэн эдгээр шүлгүүдийг өчн айлтгсанд эндүүрэл нэрт хаан бэр маш ихэд зөвшөөгөөд идүгэ хамгийн албадагч нэрт түшмлийн үгээр эртний үзэсгэлэнт цэцэрлэгт одъё химэн хаан зарлиг болов. Зарлиг болоод хааны сэтгэлийг сэргээхийн тулд хамгаар ихэд баясалцаж бүрэн харайж бүжиглэн дуулахуй үзэсгэлэнт охид хийгээд хамаг гайхамшигт аялгууд ятгах бив хийгээд хөг дууны зүйл ариг сархад дарсан хийгээд амтад жимс зүйл альва мах идэн лүгэ асар их зохист 20 бэлтгээ залсанд их хаан бэр өөд болж ирээд ертөнцөд жаргалангийн дээдээр жаргыг химэлдэж 9 өдөр шүн үргэлжид тасралтгүй цэнгэлдэй химээж юр хаан харцас бүгдээр найрлалдвэ төтгөнө. Эрх тэнгэрийн хөвгөө минь өршөөн жаргалдээ идүгэ унд дарснаар найрлан цэнгэлдэй. Элдв дөрвөн шүлэг үгсээр орхичин байж дуулалтыг ингэж бүгдээрээ сэтгэлээ ханалцъя химээгээд огтоор дуулуулбай. Аяа их хаан минь айлдан сойрох албадагч нэрт албат муу нохоо чин айлдах мүү би? Аимсэл үгүй эзэн минь айлдан сойрох химээж
алтан аяганд сархад байран ийн өчин айлдгав. Унд дарс элбэг бээр болбоос дээд тэнгэрээс заяатай уух идэх хоёр энхүү ертөнцөд жаргалтай. Учир шалтгаан нь ийм бүлгөө химэн. Учралт эзэн минь багахан зоогл химэн өргөн барваас хамгийн эзэн эндүүрэл нэрт их хаан бээр хайрлсан албадах түшмлийн сэтгэл дурныг эвтхүүе хизүүшээж бүрөв. Хас аягдах сархтыг хариулалгүй зооглов. Хаалгаар бүгдээр их баясгалантай бололцвоо. Тэндээс бус нэгэн өөр үзэсгэлэнт цэцэрлэгт төдий хаан тэргүүлэн хамаг бээр одвоос тэр цэцэрлэгийн дотор урд хатны амийг авагч нүгэлт шулмас бээр хувлан сууж ажгуу. YouTube дээр Тулаан нэвртэй подкаст. Зарилгын эрх далайн зохиосон Эндүрэл хааны тууж. Мөнхүү хаан бээр тэнд түүнийг үзээдгүү. Мөшөөн баясаж гайхан ширтээ. Мөрөөдөж дагахын ёсоор айшилж бүрэн. Мөчсөн үзэсгэлэнд нүд алдалгүй үзэж маш ихэд баясан гайхаад малгайгаа гартаа барьж хамаг улсаа дуудуулан манай энэ цэцэрлэгт тэнгэр нарын үзэсгэлэнд охид иржээ. Магдаар миний хатан болмой за химэв. Тэр нүгэлт шуламсын охины үзэсгэлэнд тэсэлгүй хаан бээр сэтгэлээ булаагдаж тэр бээр отчин бэлэгчнэр өдөр сарыг үл үзүүлэн тэнд мөнхүү цэцэрлэгт хатан болгон дэр нэгдвэ. Албадагч нэр түшмэл тэргүүлэн албад харцас бүгдээр гайхалдан байж аврал дээ тэнгэр нарын охин болов. Авагч нүгэлт шулмсын охины аль нь болов химэн өгүүлэлдэв. Тийм нүгэлт шумнасын охин хатан болсноос хойшод түүнээс улам хааны төр ёсон үл зохирон тэр гүр их усад өвчин дахал зуд турхан олон болоод тэнсэлгүй урдах жаргал нь бүрхэг шөнийн одон мэд сүмэлцвэ. Энэ мэд муу ёрс болсон тэр цагт тэр учирт инхрийлэн өсгсөн асрал нэрт их хатны хоёр өчүүхдийн эртний жаргал нь үгүй болоод хоол хувцаар зүдэрч ээл хөөрхий нохой гахаан хөвтчинд нойрсож явах боллоо. Тийм яван атал албадагч нэр түшмэл бээр тэр хоёр хүүхдийг үзэж уяран халаг хоохой химэн уйлаад тэнгэр мэт их хаан энэ хоёрыг яахэл химэн гасалж бүрэн. Тэдний гэртээ эдэн хувцаар далдуурт хижээж явтал хар доторт шумнасын охин тэр хатан бээр мэдээд гайхамшигт асрал нэрт их хатны хоёр хүүхдийг харшилж алахын аргыг нүгэлт шумнасын хатан ийн үүсгэв. Хуурч их өвчнөөс хүртсэн мэт бөөлжин цайлжин хялалзан унаад тэлчилж өгөхийн дүрээр хэвтэн бүхийдэн тэр шумнасын хуурсыг хаан бээр үл мэдэн үнэмшиж тэргүүнийг нь өвөр дээрээ тэрвэрч ойлон хайлав. Тэврэн үнсэж алаг хоохой болох нь ил яахлаа химээгээд хаан бээр маш ихэд зовон гаслан айлаа завхаж айн имээгээд хайрт энэ гол зүрхэн мэд хатнаасаа хагцах болох нь химээгээд халгалсан мэд дуун гаргаж хяанарамыг дэн яаран дуудав. Халхай хоохой бүгдээр өтөр түргэн эмчин домч нэг олох тун химээгээд амраг минь энэ тэнгэрийн үзэсгэлэнт хатны өвчөнд альва хин эмчин домчин бээр тусалбаас тэдгээрийг өргөн хүндэлж ачлан хайрлаж энэ орны хан ям бёс бүгдийг өгсөвэ химэн албад харцас гүр их устаа тунхаг явуулахуд тэр нүгэл ихт шуламс хатан эмч ирвээс судас мэдэх химэн сэтгэж хаанд ин өгүүлрүм. Тэнсэлгүй их хаан сонс энэ мэд өвчнийг хүний орондох домчин тэнсэлгүй хамгийн мэдгч эмчин отчин бээр үл үзэж болох. Тэнгэр нарын охин бээр мөний тул намайг эмэнхүй арга өөр буй химээхүд хаан хатны төрөгийг сонсоод маш ихэд баясаж бүрэн. Хатнаасаа ийн асуу. Ямар эмнэр эмх бөгөөс өгүүлтүгвэ химээв. Хар сэтгэлд шуламсын охин тэр хатан бээр ийн өгүүлв. Гайхамшиг төрөл тэнгэрийн охин намайг эмнэх эм олдохгүй тул аяа их хаан би бээр үхэгүйгээс өөр бус юм болмой химэн уйлбай. Амраг хатны тэр үгсийг хаан бээр сонсоод халаг хоохой болон арга айлаа олж ядан хаан бээр гидрэг төрөө унал хийлэн сууж амраг тэнгэрийн охин минь чамааг эмнэх эм буй болбоос өгүүлтүгвэ.
Чиний энэ мэд их өвчин тус болох ямар юм буй болбоос чамааг юугаан амны тул өөрийн үр албат эргэн усаа золиод чадваас бибээр өөрийн биедэх маха огтолж эмнэх бөгөөтөл чибээр надад нуул үгүйе үтэр түргэн эмнэх эмийг сэмээр үгүүл химэлээ. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Зарилгын эрх далайн зохиосон Эндүрэл хааны түүжийн 1-р хэсэг. Таалагдсан бол сэтгэлээ үлдээж лайк товчоо дараарай. Ингэснээр Туулаа нэвртэй подкастыг та дэмжиж буй хэрэг юм. Facebook дээр Туулаа нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагвал би баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.